Эльфүүд хүндрэлтнийг өөрсдийн хэлээр Атаны гэж дууддаг байв. Гүанигаар энэ нь хоёрдугаар ард түмэн гэсэн утгатай. Энэ нэр нь хүнийг эльфүүдээс ялган тэдний дараагийн өөр хувь заяатай төрөл гэдгийг тодорхойлно. Мөн эльфүүд хүндрэлтнийг зарим тохиолдолд хожим мэрэгсэд Хилдор, сүүл төрөсөд Апананаар, мөнх бусууд Феримар, өвчтнүүд Ингвар гэж нэрлэн дүрсэлдэг нь тэдний тухай үзэл бодлого товчхон илэрхийлнэ. Тэд мөнх бус нас барах ёстой хүмүүс аж. Атаны нэр Синдаранаар хувирч Эдайн болсон цагийн уртад илэрхийлэлээ өөрчилж, Белграндад эльфүүдтэй нөхөрсөн зарим хүнийг тусгаалan заахулсан. Тийм учраас зарим их сурвалжид Эдайн гэдэг нэр нь ерөнхий хүн биш, эльфүүдийн анд нөхөд болсон тодорхой бүлгийг илэрхийлдэг нэршил гэдгийг анхаарах хэрэгтэй. Жерар Толкин өгүүлэлтэд мен гэх үгийг бидний өдөр тутмын утгаар зөвхөн эрэгтэй хүн гэж биш, харин эрэгтэй эмэгтэй хоёулан хамарсан ерөнхий хүндрэлтэн гэсэн утгаар хэрэгэлдэг. Энэ нь түүний бүтээлийн философи хүмүүсийг нэгэн цол хувь тавилангаа өөрсдийн замаар бүтээдэг төрөл хэмээн харсан үзлийг илтгэнэ. Эльфүүдийн ойлголтоор Эдайнд хамаарахгүй, эльфүүдтэй нөхөрлөлт тогтоохгүй, зэрлэгсэн бүлгүүдийг Ревайн буюу Хараваны гэж нэрлэдэг бөгөөд үгийн шууд утга нь зэрлэгүүд юм. Ийм англиад хамаарах ард түмнүүдийн дотор цаг хугацааны уртад бор ард түмэн ба хар ард түмэнгийн ялгааг илрүүлж байсан нь хожмын Харадрим Истерлинг зэрэгт нэршилтэй уялдан зохиолд тэмдэглэгдсэн. Хүндрэлтэн бол Эрүү Илбатарын хамгийн сүүлчийн хамгийн нууцлаг бүтээл юм. Тэдний сэрэлд нар анх мандсан тэр цагт дэлхийн аль хэдийн валааруудын хөдөлмөрөөр бүтэж, эльфүүд оддын дор олон гэрэн амьдарсны дараа тохиожээ. Хүмүүсийн анхны гэрэлт өдөр дундад газрын алс зүүн захын өргөн тал нутгийн дунд Хилдорын химээх газар байв. Тэнд анх удаа нарны туяа өвсний үзүүрт тусах тэр мөчөд анхны хүмүүс сэрсэн гэдэг. Тэднийг сэрэх үед дэлхий дээр эльфүүд, одоинууд, энтүүд аль хэдийн оршин байсан бөгөөд газар дэлхийн амьдралын дугаар цур айдсан байлаа. Гэвч хүндрэлтэн энэ бүхэнд гаднаас орж ирсэн нэгэн мэд байв. Тэдэнд өмнө дуулаагүй хөгжим, мэдрээгүй амьдрал хүлээж байлаа. Эрүү Илбатар хүмүүст хүмүүний бэлэг хэмээх зүйлийг хайрлжээ. Энэ бол нас баралтын ерөөл. Эсвэл заримын хувьд хараал мэт сонсогдох хувь тавилан байв. Эльфүүдээс ялгаатай нь хүмүүс мөнх амьдрах ёсгүй. Харин тэдний бие мөхөхөд сүнс нь аардаг орхиж, энэ ертөнцөөс цааш нүүдэг. Тэдний очих газар тэдний хүлээх хувь тавилан валаарууд хүртэл үл мэднэ. Ийм учраас эльфүүд үүнийг бэлэг гэж нэрлэх авч хүмүүсийн хувьд тэр үг нь олонтаа хорлол болон хувирчээ. Эльфүүдийн сүнс мандасын тахимд үлдэж дэлхийс хүрэх эсвэл шилжлэгдхийг хүлээдэг. Харин хүмүүсийн сүнс аардаг хайж энэ ертөнцөөс ангиж ирж хаашаа ч юм нисэн одно. Тэрхүү замыг эрүүгээс өөр хинж мэдэхгүй. Иймээс үхэл бол төгсгөл биш, харин үл танигдах шинэ эхлэл байв. Эрүү Илбатар хүмүүст зөвхөн үхлийг бас эрх чөлөөг өгсөн. Тэд өөрсдийн ирээдүг сонгох, замаа өөрсдөө тодорхойлох хэрэгтэй болсон бусад бүтээлүүдээс хамгийн том ялгаа нь байв. Тэдний хувь тавилан ая нүрийн хөгжимд бүрэн бичигдээгүй. Харин хоосон үлдээсэн мөр шиг нээлттэй байсан. Энэ бол тэдэнд итгэж өгсөн эрх. Гэхдээ бас эрсдэл байлаа. Гэвч хүндрэлтэн төгс бус моргод анхны залим ихэд дэлгэрүүлж, Элдеронд сэрсэн хүмүүсийн дунд хуурамч үгс шивнэв. Тэр өөрийгөө Эрүү Илбатарын мэтээр үзүүлж, тэднийг төөрөгдөлд оруулсан. Тэгээд тэд үглийг бэлэг бус айдас гэж үзэх болжээ. Тэд айдас давтаж эргүүгээс нүур буруулж, түүний оронд харанхуйг шүтгэхэд хүрсэн. Гэвч бүхэн тийм байгаагүй. Зарим нь сэтгэлээ цэвэрлэж, харанхуйн дундаас эрүүгэн гэрлийг ирэн гарч чадсан. Тэдэл хожим Эдайн эльфүүдийн анд нөхөд гэрлийн талын хүмүүс болсон юм. Эльфүүдийн дунд ингэж өгүүлдэг. Хүмүүс үглийг айдас гэж үздэг. Гэхдээ эрүүгийн нүдэнд үхэл болоод шөлөөлөгдөх хүн юм. Учир нь дэлхийдээ хүлэгдээгүй сүнсэл нэгэн цагт тэнгэрийн хөгжимд дахин дуулах болно. Ийхүү хүмүүсийн үхэл бол төгсгөл бос. Харин эхлэл энэ дэлхий дэх богино амьдралын дараа тэнд ая нүрийн дууг сонсохгүйгээр өөрийн аялгауг үүсгэх хувь тавилантай. Эльфүүдийн дунд хүмүүсийг Манвегийн хувьд ачаа гэж үзэх хандлага байжээ. Учир нь тэдэнд хүсэл эрмэлзэл, догшин сэтгэл байсан. Энэ тэднийг Мелкортод төстэй болгодог гэж үздэг байв.
Гэвч үнэн хэрэгтээ Моргот өөрөө хүмүүстэй хамгийн гүн айдастай ханддаг байв. Учир нь тэдний сүнс энэ ертөнцөөс гарч түүний хүрч чадахгүй газар очдог болохоор тэр хүндрэлтэн ийхүү сэрсэн юм. Тэдний сэрэлт бол Ардагийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн агшин байлаа. Амьдралд үгэлэгдээгүй. Үглээлч цааш алгах ховтой. Нууцлаг эргчлөөд төрөл төрөсөд иржээ. Хүндрэлтэн нэг угсаанаас гаралтай байсан ч цаг хугацаа газар орны урсгалд задарч олон янзын хилээ, заншил, итгэл, цусны холбоо бүхий ард түмнүүд болон хувирчээ. Гэвч хамгийн эртний нэр хүндтэй хамгийн ариун угсааны хүмүүс нь Эдайнууд хэмээн дуудулж байсан юм. Ээлжүүдийн дунд Эдайн гэдэг үг нь хүн бүхнийгээ заадаг ерөнхий нэр биш байлаа. Харин энэ нь Белграндад хурч ирэн Морготын сүүдрийн эсрэг ээлжүүдийн талд зогссон 3 агуу овг аймгийг онцлон нэрлэхэд хэрэгэлдэг байв. Эдайнуудын түүхийг өгүүлэхэд 3 гэр бүл, 3 удам, 3 хувь тавилан гарч ирдэг. Бьорын удам. Анхны удам нь Бьорын гэр бүл. Тэд хожимын баруун зүг рүү хийсэн урт нүүдлийн дараа эхний 310 онд анх Белграндын хилд хурж иржээ. Тэднийг тэр үед Фенрод Фелигунд Нолдорын ван нүдэндээ гэгээд хийсэн эльф угтан авч Ладрос хэмээх нутгийг өгчээ. Фенрод тэдний дунд анх эльфүүдийн дууг дуулсан бөгөөд тэр дуу хүмүүсийн зүрхийг өөрчилсөн гэдэг. Тэд эльфүүдийн яриаг сурч, итгэл хэл соёлыг өвлөн авч, гэрлийн анд нөхөд хэмээн нэрлэгдэх болсон юм. Бьор өөрөө итгэлтэй, шудраг хүн байсан ба Фенродын анд болж, Эдайнуудын нэрийг анхлан ариун болгосон нэгэн хэмээгддэг. Түүний уруудын дундаас хожимын түүхийн хамгийн агуу хүмүүсийн нэг болох Берн төрж, эльф бүсгүй Лүтэнтэй хайр сүлбэлдсэн билээ. Энэ нь эльф ба хүн хоёрын анхны нэгдэл болж, дараа нь Эрендил болон Элросын цусанд урссан ариун холболт болсон юм. Халадын удам. Хоёрдугаар удам бол Халаданы гэр бүл. Эсвэл Халадын овг хэмээгдэгчид. Тэд анхандаа баруун тийшээ зорьцсон боловч бусдын адил Белграндын гүнд хүрч чадсангүй. Тэднийг зоригтэр халдаад дараа нь түүний охин Халад удирдах байв. Халад бол эртний домогт нэртэй эмэгтэй удирдагчдын нэг. Тэр аймгаа хамгаалan нүүдлийн замд нь тулгарсан оркуудтай олонтаа тулалдсан. Түүний удирдлага дор Халаданы ард түмэн Бретилийн ойд оргон амьдарч модны сүдэр дунд амгалан амьдрахыг хүсэж байлаа. Тэдний дунд айдас баг, ихтгэл гүнзгий байсан тул эльфүүд тэднийг ойн хүмүүс гэж нэрлэдэг байв. Тэд эльфүүдтэй ойр байсан ч бусдын адил нийгмийн ураг төрлийг холихоос зайлсхийж, бие даасан зангаа хадгалсан. Гэвч тэдний угсаа хожим Гондор, Рохоны олон удмын цуснд шингэж үлдсэн гэдэг. Хадорын удам. 3 дугаар хамгийн хүчрхэг, хамгийн нэр хүндтэй удам бол Хадорын гэр бүл буюу Марачин удам юм. Анх Марач хэмээх удирдагчийн удирдлага дор нүүдлэн ирсэн эдгээр хүмүүс дараа нь түүний ааж Хадор, Лориндолын нэрээр аларшсан. Хадорын удам нь царай зүсээр ээлжүүдтэй адил гэгээтэй. Шаргал үстэй цэнгэр нүдтэй хүмүүс байв. Тэд зэвсэг барих урлагт гаргавд. Зоригт дайчид байсан бөгөөд Нолдорын ван Финголфин болон түүний залгамжлагч Фингон нарын анд нөхөд болж Дорломын нутагт суурьжээ. Тэдний угсаа хожим, хуар, хуурын мөн туар нарын дамжуулгаар дундад газрын хов заяанд гүн улмөр үлдээсэн. Хуурны хүү Туурын, Турамбар бол хүмүүсийн хамгийн эмгэнэлт баатар. Харин хуарын хүү Туар нь эльфийн ван Турганд хүрч Гондолоны хов тавилан өөрчилсөн хүн байв. Хадорын удам бол Эдайнуудын дундаас хамгийн дайчин, хамгийн уужим сэтгэлтэй байлаа. Тэдний дуу хоолой, зэвсгийн жингнэ, салхи дуулга мордны Белграндын талд урт удаан шин дуугарч байсан гэдэг. Ийхүү Эдайнуудын 3 удам Бьор, Халад, Хадор эльфүүдийн анд нөхөд Ардагийн гэрлийн төлөөх эхний холбоотнууд болсон юм. Тэдний удам угсаа цааш хөөрж, нөмнөрийн суурийг тавьсан анхны хүмүүсийн холбоо болон хувирсан. Гэвч тэр үед сүүдэр ойртож байлаа. Морготын хорлол хүн бүхний сэтгэлд шивнэж, зарим нь харамхын үгийг сонсох болов. Гэхдээ Эдайнуудын зүрхэнд итгэл үргэлж үлдсэн. Тэдний нэр тиймээс анд нөхөд химээх үгийн утгыг үрд авч үлдсэн юм. Эхний эртний төгсгөлд дэлхийн харанхуйн эсрэг сүүлчийн амьсгалаа авч байсан тэр үед Эдайнууд эльфүүдийн анд нөхөд болон валаар нарт тусалж Хелингийн дайн хэмээх агуу тулдаанд оролцсон билээ. Тэдний зүрхэнд айдас байсан ч итгэл нь илүү хүчтэй байсан. Учир нь тэд гэрлийг сонгож өгшгүйчүүдийн талд зогссон хүмүүс байлаа. Эльфүүд ба валаарууд ялсны дараа Эдайнуудын гавья хоосон үлдсэн.
Тэдэнд шагнал болгон дундад газар ба хүчгүйчүүдийн орон хоёрын хооронд орших. Нэгэн арлыг валарууд хайрлав. Тэр арал бол нөмнөр тэнгисийн гүнд орших 5 үзүүрт од мэд хэлбэртэй. Усан далайн дунд сондгойрон мандсан хамгийн үзэсгэлэнт орон байв. Тэднийг тийш хүрэхэд 90 дилийн од тэнгэрт гэрэлдэж далай дээгүүрээ тэдний замыг гэрэлтүүлжээ. Хүмүүсийн урт нүүдлийн төгсгөл ийхүү дуусаж тэд шинэ эхлэлд хөл тавьсан юм. Тэнд Элрос хэмээх нэгэн хаан төрж Тараминатор хэмээн нэрийг авч нөмнөрийн анхны хаан болсон. Түүний удмаас дүнэнтэнүүд буюу баруун хүмүүс төрсөн нь Эдануудын үргэлжлэл байв. Нөмнөрчүүд урлаг, мэдлэг, шинжлэх ухаанд дээд түвшинд хүрч тэнгисийн зах хязгааргүй удамд хөлөглөн далаачдын эзэнт гүрэнг байгуулжээ. Тэд эльфүүдтэй нөхөрлөж валаруудын нэрийг хүндэтгэн залбирч дэлхийн хамгийн их адислагдсан ард түмэн хэмээгдэж байв. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр гигэн бүдгэрч эхэлсэн. Дүнэдэнүүд хүч чадал урт насыг мэдрэх тусам үхэлтэйгээ эвлэрч чадахгүй болж түүнийг бэлэг бус хорлол гэж үзэх болов. Эльфүүдийн мөнхийн амьдралд атаархал төрж өгшгүй амьдралыг өөрийн болгох хүсэл нь тэдний сэтгэлийг аажмаар ухаажээ. Тэд баруун тийш валарын орон руу аялахыг хатуу хоригдсон хуулийг зүгэж тэнд очивол мөнхийн амьдрал олно гэж итгэх болсон. Тэгээд нөмнөрийн баруун захад тэнгэрийн өөд сүндэрлсэн цайз сүм байгуулж эрүү Илватарыг биш хүч чадлыг шүтэх болсон байна. Энэ цаг үед тэдний дунд хааны хүмүүс хэмээх бүлэг үүсч валаруудыг үзен ядах болж эльфүүдтэй холбоо тасалжээ. Тэд Адүнег хэлийг албан ёсны хэл болгон өргөмжилж Гүэний хэлээр ярьдаг хүмүүсийг хавчин гадуурхаж эхэлсэн юм. Харин цөөнхийдэн үнж хүмүүс шүтлэгтүүд буюу үнжүүд хэмээн нэрлэгдэн нөмнөрийн баруун хязгаар дах Адүнегийн ноёдын удирдлага дор валарын өмнө үнж хэвээр үлдсэн. Тэд эльфүүдтэй нөхөрлөлөө хадгалж эрүү Илватарын нэрийг мартахгүй байхаар зүрхэнтэй ам тангараг тавьсан. 2 дугаар эртний 2 дахь мянганы үед Саурон дахин хүч авч залимэхээр ялалтаа эргүүлэн олохыг хийжээ. Тэр өөрийгөө сайн дураар бууж өгсөн мэт дүр үзүүлж нөмнөрийн хамгийн сүүлчийн хаан Арфорозоны өмнө очжээ. Хаан түүнийг олсон авч нөмнөрийн нийслэл авчирсан боловч Саурон тэндээс бүхнийг доороос нь ялзруулж эхэлсэн. Тэр хааны чихэнд шивнэн. Вэлнорт давтал мөнхийн амьдралыг өөрийн болго хэмээн ухуулжээ. Арфорозон энэ мунхаг үгэнд итгэж Тэнгэрийн орон руу дайлах зэргийг хөдөлгсөн юм. Гэвч тэр нь Илватарын их хязгаарыг зөрчсөн хэрэг байлаа. Тэнгэр газар хоёр салж, далай эргэж, дэлхийн норч, нөмнөрийн 5 үзүрт арал бүхэлдээ тэнгисийн гүнд живжээ. Тэнгэрийн зам хаагдж, хүмүүсийн нүднээс хүчгүжүүдийн орон үрд алга болсон. Энэ бол хүмүүсийн бардамлын харив. Мөн Илватарын төвчээрийн төгсгөл байв. Гэвч харанхуйн дунд гэрэл үргэлж үлддэг. Үнжүүд химээх цөөн бүлэг, Элендил болон түүний хөвгүүд, Эсэлдүүр Анарион нар бусдыгаа дагуулan аврагдаж чадсан. Тэд нөмнөрийн сүрлээс зүгтэн дундад газарт хүрлцэн ирнэ. Арнор хойдод, Гондор өмнөдөд химэх 2 вант ус байгуулжээ. Тэд нөмнөрийн соёл, мэдлэг, гал, хил, гэрлийг авчирч дэлхийд дахин гэрэлтэх эрхийг тавьсан юм. Тэднийг дараа нь живсэн нөмнөрийн хөвгүүд гэж нэрлэх болсон бөгөөд тэдний дунд нэг үг үе дамжин шивнэгдэн иржээ. Далай биднийг залгисан ч гэрлийг бид мартахгүй. Учир нь Илватарын гэгээ хүний сэтгэлд үүрд амьдрэн. Нөмнөр живж сүрхэд тэнгисийн гүнд живсэн тэр аралтай хамт эрүү Илватарын өгсөн адилсалж үгүй болжээ. Гэвч далайн нөгөө эрэг дээр дундад газарт нөмнөрийн зарим хүмүүс үлдсэн байв. Тэдний дунд үнчүүд буюу Элендилийн угсааныхан байснаас гадна хааны хүмүүс хэмээх бардам, валарын эсрэг тэрэлсэн бүлэгч байсан юм. Тэд нөмнөрийн сүрлийг гэрэлт орон руу ураг шалгах хүмүүний тэмүүлэл бос. Харин валарын атаархал хэмээн үзэж уур хилэнгээр дүүрсэн зүрхээрээ шинэ газар нутагт бууж иржээ. Нөмнөрийн хүчрхэг гүрэн мөхийн өмнө олон 10 жилийн турш тэд дундад газрын эрэг орчмоор колони бомтод байгуулж байсан. Тэд далайгаараа аялж, шинэ газар нутгийг эзэмшихийн тулд суйрангууд байгуулсан бөгөөд хамгийн нэрд гарсан нь өмнөд зүгийн халуун уур амьсгалтай бүс нутагт орших Умбарын бомт байв. Эхэндээ эдгээр суйрангууд нь худалдаа, соёлын гүүр байсан бол цагийн урсгалд хүч, эрх мэдлийн үлгий болон хувирчээ. Хааны хүмүүсийн дийлэх нь тэнд амьдарч, тэнгисийн эзэд мэд бардамнаж, эргэн тойрныхоо нутгийг эргшээлдээ оруулж байв.
Харин нөмнөрийн хавчлагаас зугтсан үнжүүд хэмээх хүмүүс илүү хойд зүгт Элендилийн удирдлагаар Пелергер хэмээх бомб хотыг байгуулан амар амгалан ирж ирсэн. Ийхүү хоёр өөр итгэл, хоёр өөр зам үртэй нөмнөрийн үр сад нэгэн их газарт зэрэгцэн оршин суужээ. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэдний зам улам холдсон. Хааны хүмүүс нөмнөрийн сүрлийг валарын өш онцон гэж үзэж, илүү хар баран сүсэгт автан, савраны нөлөөнд автж эхэлсэн. Тэд хүч чадлыг шүтэж, үхлийг үзэн янаж, үүрд амьдрахаа зам эрэлхийлж байв. Харин үнжүүд Эрвэ Илватарын нэрийг мартахгүй. Гэрэл рүү тэмүүлсэн хэвээр үлдсэн. Нөмнөр живсний дараа Умбарын бомб хотод үлдсэн хааны хүмүүсийг хүмүүс хар нөмнөрчүүд гэж нэрлэх болсон. Тэд хар сэтгэлд идэгдэж, Эрвэ Илватарын гэрлээсээ бүрмөсөн нүур буруулжээ. Зарим нь саврантай холбоо тогтоож, хар домыг суралцаж, түүний зар цай түүний дуу хоолойтой болж хувирсан. Хожимын домогт өгүүлснээр назгуулуудын 9 дайчны дундч хар нөмнөрийн гаралтай ноёд байсан гэх яриа байдаг. Тэдний цуснд нөмнөрийн язгуурын цэвэр ариун угсаа оршин байсан ч тэд тэр ариун байдлаа харанхуйн хүчинд барьцаалан алджээ. Харин Гондорын дүндээнүүд тэднийг аюул хэмээн үзэж цагийн уртад байлдаж ирсэн. 3 дугаар эртний 933 онд Гондорын хаан тус Умбарын бомбыг давтлан эзэлжээ. Энэ дайнд тэд зөвхөн газар нутгийн төлөө бос. Харин нэгэн цагт нэг үндэстэн байсан хүмүүсийн хоорондын итгэлийн хахрал, гэрэл ба харанхуйн сүүлчийн тулаан өрнөсөн юм. Хар нөмнөрчүүдийн дэргэд өмнө зүгт асар удам элсэн цөл, халуун сав газарт өөр нэгэн эртний ард түмэн оршин байв. Тэд бол Харадремод буюу өмнөдийн хүмүүс. Эрт цагт тэд ч бас нөмнөрийн нөлөөнд байсан. Тэдний бомбд худалдаачдын хүрээнд оршиж, соёл урлагийг нь дуурайдаг байв. Гэвч нөмнөрийн уналтын дараа Саурон тэдний дунд дахин сүүдэр дэлгэн итгэлийг нь өөртөө татжээ. Харадремод бор арьстай, сүрлэг биетэй улаан нутагт төрж өссөн дайчтай. Тэдний зэвсэг нь гялалцсан гуйл, хүрэл харин тэдний хөлөг нь авраг заанууд, мумкил, эсвэл эльфүүдийн нэрлэгээр олифантууд байлаа. Саурон тэднийг өөрийн зэвсэг болгож өмнөдийн армийг бүрдүүлжээ. Харадремодыг хизээч Гондорд итгэдэггүй байв. Учир нь тэдний үг дээдсийг нөмнөрийн төрөмгийлэгчд боолчлон газар нутгийг нь булааж байсан. Иймээс Саурон тэдэнд чөлөөлөгч мэт харагдсан зүй ёсны хэрэг байв. 3 дугаар эртний 1050 онд Гондорын хаан Хремдекел тэднийг ялан дарсан ч энэ ялалтай төр зурах байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Гондорын хүч буурж, Хараад ба Умбарын ард түмэн дахин сэргэж эхэлсэн. Тэдний үш онцон үе дамжин амьдарч, бөгжний дайны үед Саурны дуудлагад хариу өгсөн хамгийн хүчрхэг холбоотнууд нь болсон юм. Тэд Пеленорын талд заануудын сүргээр тулдсан бөгөөд Гондорын зэргүүд тэдний зэрлэг давталгааныг мянган жил мартаж чадаагүй гэдэг. Тиймээс нөмнөрийн хоёр хөвгүүд гэрэл ба сүүдэр дундад газрын хоёр талд дахин учирсан. Нэг нь Гондор Арнорын гэрэлт хаан тусаад болон үргэлжилсэн бол нөгөө нь Умбарын сүүдэрт орших хар нөмнөрийн удам болон мөхөж оджээ. Гэвч тэдний нэр тэдний түүх мартагдсангүй. Далайн долгионд дарагдсан нөмнөрийн шивнэтэй хамт өнөөж тэнгисийн салхинд шингэн үлдсэн гэдэг. Хүндрэлтэн анх сэрэхэд нар зүүнээс мандаж, дэлхийд дэржихтэй гэрэлдэж байв. Хэлдэрэн хэмээх газар анхны хүмүүсийн өлгийн нутаг. Нэгэн цагт мордын туурайн тоосч босож байгаагүй тэр удам талд оршиж байсан гэдэг. Тэндээс тэд баруун зүгийг зорин хөдөлсөн ч олон аймаг замдаа замгарч, саж бутран. Зарим нь зүүн зүгийн уус тал нутагт үлдсэн юм. Тэдний үр садлал хожимын ийстэрлэнгүүд байлаа. Эдгээр хүмүүс нарны анхны туяанд сэрсэн боловч баруунд орших эльфүүдийн гэрэлд хүрэлгүй. Зүүн зүгийн манд үлдсэн хүмүүс байсан. Тиймээс тэдний сэтгэл нарны гэрэлд бүдэг. Харин зүрхэнд нь омог, тэсвэрээ хар сүдэр зэрэгцэн оршдог байв. Эдгээр овгуудын тухай анхных нь Морготын дайнд оролцсон үеэс тэмдэглэгдсэн. Тэр цагт зүүнээс олон овг хөдөлж иржээ. Тэдний дунд Боор хэмээх баатар, түүний 3 хүү, Борлаата Борт, эльфүүдийн талд зүтгэж нэр төртөө тулалдсан байдаг. Харин өөр нэг овгийн ноён, хар Ульфанг, тэрслэл сэтгэлдээ хөдлөгдөн Морготын талд орж, Нарнят Арнададын аимшигт өдөр уран тэрсэлснээр олон эльф Эдайн бааtruуд өгөл хүрсэн юм. Тэр өдрөөс хойш Ийстерлин гэдэг нэр заримын хувьд урвагч, заримын хувьд аимшигт дайчид гэсэн утгатай болжээ. Морготыг ялагдсны дараа Саурон зүүн зүг рүү буцаж, тэнхийн олон овгийг өөрийн ноёрхолд оруулсан гэдэг. Тэр тэдэнд хүч чадал төмөр зэвсэг өгч, харин тэд түнд итгэл, цус амьдралаа өгсөн. 2 дугаар эртний турш Саурон Рүүн тэнгисийн эрэг орчмын хүмүүсийг захирч, тэднийг Гондорын эсрэг ашигласан.
Гэвч түүний уналтын дараа ч тэдний дунд Саураны нэр нууцаараа шивнэгдэн зүүн нутгийн шүтлгийн нэгэн хэсэг болон үлдсэн. 3 дугаар эртний эхэнд Ийсэрлэнгүүдийн овгууд дахин хүчээ авч Гондорын хил рүү давталж эхэлжээ. Эхний том дайралтаа 3 дугаар эртний 492 онд болсон бөгөөд тэнд Гондорын хаан Ремдаклийн зэргийг буцаагсан ч дараа нь түүний хүү Турамбартай тулдан ялагджээ. Тэр үед Гондор зүүн нутгийг эзэлж Ийсэрлэнгүүдийг олон жил даралсан байна. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд Гондорын хүч суларч зүүн нутгийн хүмүүсээ дахин нэгдэж эхэлсэн. Хаашаа тархан суусан овгууд, рүүн тэнгисийн эрэг тархсан хүмүүс, хэлж голын хавийн аймагуд, мөн холын тал нутгийн морьт ард бүгд Саураны нэрэнд ор нэгджээ. 3 дугаар эртний дунд үед зүүн нутгийн хамгийн хүчрэх холбоо үүссэн нь Вендрейнүүд байв. Бие дайны тэрэгт хөллөж цагаан тоос босгон давталдаг овг аймаг байлаа. 3 дугаар эртний 1856 оноос эхлэн тэд Гондор руу давталж бараг 100 гаруй жил айц төрүүлжээ. Гэвч Ернил химээх жанжин тэдний эсрэг дайнд ялт гаргаж тэднийг бүрэн бот цогсон гэдэг. Гэсэн ч Вендрейнүүдийн нэр устсангүй. Зүүн зүгийн ард түмэн тэднийг Баатар, харин Гондорын аимшигт дайсан гэж дурсдаг байлаа. Гондор хаангүй босон тэр үед Ийсэрлэнгүүд дахин сэргэж шинэ нэвсэл байгуулжээ. Аниудаа тэднийг Балхатууд гэж нэрлсэн. Тэд Саураны үлдэгдэл нөлөөнд ор хамгийн уудам тал нутгаас цугларсан аймагуд байсан. 3 дугаар эртний 2510 онд Балхатууд Гондор руу давталж Каланардорны өргөн талд тулдаан өрнөв. Тэр үед Гондорын хүч бараг мөхөх төгсөн бөгөөд хойд нутгийн Этойчууд өөрөөр хэлбэл Рохоны өвд эз Гондорт тус хүргэж дайнд оролцсон. Этойчуудын морд Балхатуудын зэргүүдийг дайрч цус тоос хоёрт холилдсон тэр тулаанд Гондорын хувь тавилан шийдэгдсэн юм. Этойчууд ялал авчирч Каланардоны нутгийг шангил болгон авч түүнийг Рохон гэж нэрлэх болсон билээ. Хожим Сауран дахин хүчээ авсан үед Ийсэрлэнгүүдийн олон овог түүнд дагаар орсон. Тэд Пеленорын тулаанд орж хар хаалганы дороо тулдж байна. Сауран унсан ч тэд бууж өгөөгүй. Учир нь тэдний сэтгэлд баруун зүгийн хүмүүсийн эсрэг олон үед амьдсан өшөөнзөн гүнзгий шингэсэн байлаа. Хожимын домогт өгүүлснээр Саураны дараач зүүн нутагт хүмүүсийн шин ноёд гарч хуучин эзний сүдрийг дахин амьдуулах гэж оролцсон гэдэг. Рүүн тэнгисийн эрэгт сарны гэрэлд улаан туг дэрвэх тэр шөнөдөд тэдний цэрэг дахин хөлхөж байсан тухай ам дамжин яриа үлдсэн байдаг. Хойд зүг бол салхи тасралтгүй эсгэрч уулсын оройг мөнх цаас хожсон нутаг билээ. Тэндхийн хүмүүсийг хойд хүмүүс гэж нэрлэдэг байв. Тэдний угсаа эдайнуудын удамтай нэгт холбоотой бөгөөд нөмнөрийн уналтад хүргэсэн тэр гай гамшигын дараач тэд зүүн зүгийн тал хээр мандуулсан бэлд үлдэн амьдарч байжээ. Тэд бол Сауранба Морготын сүдэрдэг бүрэн автсан бус харин ч түүний эсрэг амьд үлдсэн хүмүүсийн нэгэн хэсэг байлаа. Тэд хизээд баруун зүгийг биширч ээлхүүдтэй наримдал тогтоохыг илүүд үздэг байсан. Хойд хүмүүсийн нутаг уудам, ногоон хээр тал, өтгөн ой мод, гол мөрнөөр сүлжилсэн өргөн газар нутаг байв. Тэд ангинаж мал хариулж, уус мөрний дагуу амьдарч, мордыг эрхэмлдэг ард түмэн байсан. Тэдний удам эр зориг, шударгасыг эрхэмлэж, үгэндээ эзэн, анд нөхрөө хизээж орхихгүй чанараараа алдартай байжээ. Гэвч тэд Гондор шиг хүчрхэг төр устай байсангүй. Харин овг аймгаар салангад хаяа эвлэлтэнд нэгддэг боломжтой байв. Эдгээр хүмүүсийн дундаас Дээлх хотын худалдаачид, Эсгротын голын хүмүүс, мөн Хараон модчин ард, хожим Бьорн гэж нэрлэгдэх болсон бие хувирагчдын овг. Түүнчлэн хойд талын өргөн талд амьдарч байсан. Морьт аймагуд бүгд нэгэн угсааны хүмүүс байсан. Тэд бүгд хойд хүмүүсийн нэрийн дор ордог бөгөөд бүгд Гондор болон Арнорын дүнэдэнтэй холбогдох цусны холбоотой байжээ. Харин эдгээр овгуудаас хамгийн хүчрэх нь хожимын Рохирмын овг болсон Этойчууд байлаа. Тэд мантуулсан хойд бэлд рүүн тэнгисийн баруун хөвөнд нутаглаж мордыг үржүүлж салхи шиг хурдан давтлагчд байв. Этойчууд Гондорын холбоотон болж Балхатуудын давталгааны үед Гондорт тус хүргэн дайнд ялд авчирсан. Тэр ялдад өгсөн шагнал нь Калинорын нутгийн тал бөгөөд тэр нутгийг тэд Рохон гэж нэрлэж тэнд шинэ ус үндэслэжээ. Хойд хүмүүсийн амьдрал бусдаас өөр байв. Тэд эльфүүдийн урлаг нөмнөрчүүдийн эрдэмд хүрч чадаагүй ч байгальтайгаа илүү ойр үнэн сэтгэлтэй ард түмэн байсан. Тэдний хэл нь эдэнүүдийн эрдний хэлнээс үүсэлтэй. Дүнэдэнүүдийн хэлтэй ижил гаралтай байжээ. Тэдний дунд эрүү элвдарын тухай ойлголт бүдэг үлдсэн ч сайн муугийн ялгааг гүнээ мэдэрч
шударга эсэгээ сахидаг хүмүүс байсан. Тэдний дундаасаа гаралтай бааtruуд олон. Хойд нутгийн хаадын тухай дуунууд өнөө хүртэл ам дамжин хадгалагдж ирсэн байдаг. Эдгээр домогт баатруудын тухай яриа Рохоны морд цэргүүдийн дунд түгээмэл байж. Тэд урд өвлийн шөнө галын дэргэд суун эртний хойд хүмүүсийн дүүхийг хөөрөндөг байв. Тэдний дуу хуурд салхи морио чөлөөт тал гэсэн үгс үргэлж ордог байсан нь энэ арт түмний мөн чанарыг илтгэдэг. Гэвч хойд хүмүүсийн хувь тавилан тэмч амар байгаагүй. Сауран дахин хүчээ авах үед тэдний нутаг орон аажмаар эзлэгдэж, рүүн тэнгисийн орчмын зүүн нутгийн дайчид тэдний эсрэг байлджээ. Зарим нь устж, зарим нь нүүж, үлдсэн хэсэг нь гондорт дагаар орсон. Гэвч тэдний сэтгэлд эргчлөө гал хэзэж унтраагүй. Сауран мөхөж, дэлхий дахин шин нэрэнд орсон хойч тэдний нэр ам дамжин дуурсагцаар байлаа. Хойд хүмүүс бол дундад газрын ард түмнүүдийн дундаас хамгийн энгийн мөртлөө хамгийн үнэн хүмүүс байв. Тэдэнд эльфийн урлаг, валарын мэрэгэн ухаан, нөмнөрийн эсвэр хүч байсангүй. Гэхдээ тэдэнд сэтгэлийн бат бөх, итгэл үнэмшил байлаа. Тиймээс ч тэдний дундаас олон баатар төрж, эргүүн бүтээлийн доорхо хамгийн цэвэр хүн чанарыг хадгалсан хүмүүс гэж хэлж болох юм. Арнорын хаадын нэр алдар түгэн дэлгэрч байх үед тэдний хил хязгаараа баруун урагш тэлж Грефлод гол хүртэл хүрсэн гэдэг. Тэнд Энедвейт химээх нутаг оршдог байв. Энэ газар Эридорын өргөн оймод гол мөрнүүдийн дунд орших уулсын бэлчээр хөвөн цаста ман туулсан хормоогоос их авч баруун тийш далайн салхитай уулздаг уудам нутаг байлаа. Тэнд олон овог аймаг амьдарч байсан бөгөөд тэдний дотор халаатын овгийн нэгэн салаа хожмын хүмүүсийн дунд дүнлайдангууд гэж нэрлэгдэх ард түмэн амьдарч байжээ. Эдгээр хүмүүсийн угсаа маш эртнэх бөгөөд тэд эдайнууд баруун тийш нүүдлэхээс өмнө энд амьдарч байсан хүмүүсийн үр сад байв. Тэд анхаа байгальтайгаа зохицон амьдардаг. Ан гөрөө мод бэлтгэл, ургамал тариалангийн аж ахуй эрхэлдэг ард түмэн байсан. Тэдний амьдрал урт өвөл, салхин уул, нойтон ой модтой салшгүй холбоотой байв. Гэвч цагийн ирэхээр тэдний нутагт номнорчуудын нөлөө хүрч, хөлөг онгоцны мод бэлтгэх нэрийдлэр ой модыг нь огтлж эхэлжээ. Энэ дүнландангуудын сэтгэлд гүнзгий гомдол, өш онзонгийн үрийг тарьсан юм. Нөмнөрийн уналтын дараа ч энэ гомдол мартагдсангүй. Арнор болон Гондорын хаант улсууд хойшоо өмнө зүг рүү тэлж, Энедвейтийн нутаг тэдний хяналтанд орсон. Тэндхийн хүмүүсийн нутаг усаар дамжин Гондорын элч, худалдаачид, цэрэг дайчидад явах болов. Гэвч нутгийн ард түмэн гадны хүмүүсийг харийн эзэд гэж үзэж, сэтгэлдээ дургуцэл тээж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ зөрчил улам гүнзгийж, эцэст нь Дүнландангууд Рохоны ард түмний хамгийн гашуун дайснуудын нэг болсон юм. Дүнландангуудын тухайд тэдний бие жижиг, мөр нарийнч, хөдөлгөөнтэй, хурц харцтай хүмүүс байсан гэж өгүүлдэг. Тэд байгальд амьдрах арга ухаанд гаргууд, мөр хөөх ан гөрөө хийх, уулын агуй, ойд оргинохдоо гарамгай байв. Тэдний соёл бусдаас ялгаатай байсан. Ээлхүүдийн хилтэй төстэй эртний аялгаутай дуу, аялгуулан ярьдаг. Уулсын чулуу модон дээр сэлбэр гаргах урлагтай ард түмэн байжээ. Гэвч Рохоермын тэлэлт тэдний газар нутгийг булаан эзэлсэн түүх Дүнландангуудын сэтгэлд үрдийн гомдол үлдээсэн. Ийхүү савран баруун зүгийн ард түмний эсрэг хүч цуглуулж байх тэр үед Дүнландангуудыг татан оролцуулж чадсан нь тийм ч хэцүү хэрэг байгаагүй. Савран тэдний дургуйцэл гомдлыг овжин ашиглаж цамхгийн дайнд тэднийг Рохоны эсрэг дайнд мордуулав. Тэр цагт тэд Саруманы хар шившлэгт бүрэн автсан байсан. Хоорон бүргийн тулаанд тэд оркуудын хамт тулдсан ч Рохоны цэргүүдийн гарамгай удирдлага Ямарын дайчин ухаанд ялагджээ. Цөөн хідэн амьд үлдгэсэд нь уулсын күнд зогтож дараа нь Рохоермын ард түмэнд уусч удмын хил зан заншлан цаг хугацааны уртад алга болжээ. Гэвч Рохоны хээр талд шөнийн салхи эсрэх бүрд уулсын гүнээс Дүнландангуудын хуучин аялал мэд намуухан дуу сонсогддог гэж ярьдаг. Харин тэдний зэрэгэлдээ уулсын нөмөр ой модны сүлдэрт нэгэн өөр ард түмэн амьдарч байв. Тэд бол Дүридэнүүд эсвэл эльфийн хэлээр босэс гэж нэрлэгддэг хүмүүс байлаа. Тэд биеэр навхан, нуруу бүгдөө бор арьстай, гарц нь хорц, хөдөлгөөн нь ангууч амьтдынхтай төстэй байв. Дүридэнчүүд бол дундад газрын хамгийн нууцлаг хүмүүсийн нэг байсан бөгөөд тэд анх халаатын овгийн дунд амьдарч байжээ. Эльфүүд тэднийг эдэнүүдийн нэгэн салаа гэж үзэж, Дүридэн буюу дөрөв хүмүүс гэж нэрлсэн гэдэг. Тэд байгальтайгаа хамт ойроо амьдардаг байв. Тэд мод чулуу, салхи, ус бүхэнд сүнс оршдог гэж итгэдэг бөгөөд хожимын хүмүүсийн дунд үлдсэн ойн хүмүүсийн домгийн гарал нь тэднээс үлдэлтэй гэж үздэг. Тэд модон дунд амьдрахдаа ямар ч амьтан дайсанд үл баригдах чадвартай байсан бөгөөд тэдний хэрэгэлдэг хортой сум, ан гөрөөний зэв нь
Оркуудын дунд айц төрүүлдэг байв. 3 дугаар эртний төгсгөлд Саурны хар сүдэр дахин дэлхийд даяар тархах үед Дөрөдэнүүд Пелнорын талд өрнсөн богжны данд чухал үүрэг гүйцэтгсэн. Тэд Рохоны морд цэргийг Минастрит руу нэвтрэх замд хурдан авчирч оркуудын мөрдлөгөөс авран хамгаалсан юм. Тэдний тэр тусламжгүйгээр Рохоны цэрэг цагтаа хүрч чадахгүй байсан гэдэг. Дайны дараа хаан Элесар буюу Арагорн Дөрөдэнүүдийн эр зэрэг үнж байдлыг өндрөөр үнэлж тэдэнд Дүрэйдийн ойг мөнхөд эзэмших эрхийг олгосон байна. Түүнээс хойш тэдний тухай яриа хүндрэлтний түүхэнд бараг үгүй болсон ч ойнгоонд тэдний чулуун хөшөө модон сэлбэрүүд оршин үлдэж салхи хэсгэрхэд тэдний хуучин үгсийг авчирдаг гэж өгүүлдэг. Дүнлэндэгүүд ба Дөрөдэнүүд хоёулаа Эдануудын эртний салбаруудын үр сад боловч ховь тавилан нь огт өөрөөр ирсэн ард түмнүүд байлаа. Нэг нь өш хонзон хар сэтгэлд автсан ч цаг хугацаанд уусч нөгөө нь байгальтайгаа эв нэгдэлтэй амьдарч түүхэнд үлдсэн. Гэвч хоёул Эрүү Илватарын бүтээлийн нэгэн хэсэг байсан бөгөөд дэлхийн ховь тавиланд өөр өөрийн дүрээ үлдээсэн юм.